Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчнийг бэхжүүлэх зорилготойгоор Алтан дээвэр нэртэй ирээдүйд чиглэсэн пуужингаас хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зарлж байсан. За гэвч бол энэхүү хөтөлбөртэй холбоотой зардлын хэтрэл гарсан тухай Конгресст одоо олон нийтэд бол мэдээллийг хүргэсэн байна. За энэ мэдээллийг Конгрессийн төсвийн газар нэртэй нам бус байгууллагаас хийсэн шин тайланд дурдж байгаа юм. За ерөнхийлөгч Дональд Трампын Алтан дээвэр нэртэй пуужингийн давталгаанаас хамгаалах системийг хөгжүүлэх, байршуулах, ажилуулахад 2-10 жилийн хугацаанд нийтдээ 1.2 их $80 зарцуулна гэсэн тооцоо гарсан байна. За энэ тоо нь анх төлөвлөсөн 175 тэрбум $, хамаагүй өндөр болж байгаа юм байна. Зөвхөн хурдталтан авалтын зардал нь гэхэд 1 их $80 давж гарна. За үүнд бол пуужингийн давталгаанаас хамгаалах систем, сансрын пуужингийн анхааруулах систем, за мөрдөг одоо шалгах систем зэрэг багтана гэж Конгрессийн төсвийн газар хэмээх хяналтын байгууллага мегмар гарагт нийтлсэн тайландаа дурджээ. Америкийн нэгдсэн улсыг бүхэлдэнд хамрах зорилготой Алтан дээвэр баллистик болон далавчид пуужин зэрэг Америкт учрах аюул занлыг эсэргүүцэх зорилготойгоор байгуулагдах юм байна. 1-р сард Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордонд буцаж ирснээсээ хэдхэн 7 хоногийн дараа агаарын давталгааг эсэргүүцэх зорилготой дараагийн үеийн шин системийн төлөвлөгөөг танилцуулсан. За тэрээр өнгөрсөн жил уг хөтөлбөрт эхний ээлжинд 25 тэрбум $ын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тухайн үедээ танилцуулсан. Цаг хугацааны явцад нийт түвшин нь 170 тэрбум $, болно гэж мэдэгдэж байсан. Гэвч тайланд уг тооцоог гаргахыг хүссэн Ардсан намын сенатор Джеф Меркли мегмар гарагт гаргасан мэдэгдэлтэй Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийг хэрэгжүүлж байгаа Алтан дээвэр нэртэй энэхүү систем нь Америкийн нэгдсэн улсын татвар төлөгчдийн мөнгөөр гэрээт гүйцэтгэгчид асар их хэмжээний мөнгө өгөхөөс өөр зүйл биш юм гэж буруушааж байгаагаа мэдгдсэн. Америкийн нэгдсэн улсын хувьд бол энэхүү системийг бий болгох нь асар их өндөр зардлыг гаргах боломжтой нь харагдаж байгаа. За учир нь бол Америкийн нэгдсэн улсын газар нутаг бол томд тооцогддог. За дээр нь ийм цогц батлан хамгаалах системтэй болж чадна гэдэг нь бол бас зардлын хувьд за мөн логистик за мөн үүнтэй холбоотойгоор бол технологийн хувьд ч гэсэн энэ боломжтой хэсэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Тийм учраас албаныхан одоо байгаа системүүдтэй холбогдуулан бас өөрийн одоо байр сууриа илэрхийлсэн байна. За тухайлах юм бол одоо байгаа системүүд нь болзошгүй өрсөлдөгчийн улам бүр боловсронгуй болж байгаа зэвсгүүдтэй хөл нийлүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Конгрессийн төсвийн хорооны газрын шин тайланд Оросын холбооны улс эсвэл бүгд найрамд хятад ард улсын бүрэн хэмжээний дайралт уг системийг дарах боломжтой гэдгийг анхааруулж байсан учраас их шин системийг хөгжүүлэх зорилго тавьсан. Гэвтээ үүнтэй холбогдуулан зардлын хэтрэл гарч байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Анх Америкийн нэгдсэн улсын хувьд энэхүү одоо системээ зарлагтай Америкийн төмөр бөмбөр дээвэр гэж нэрлэж байсан зүйлийг бий болохыг уриалж байсан. За энэхүү захирамжиндаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дараагийн үеийн зэвсгийг гаргана. Ингэхдээ дараа үед учрах аюул занлыг цаг хугацааны хувьд илүү эрчимтэй нарийн төвхтэй болсныг тодорхойлоод Америкийн нэгдсэн улсын хувьд гамшигт нөхцөл байдал үүсч болзошгүйг тэмдэглэсэн. Дональд Трамп 2 дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш 7 хоногийн дараа батлан хамгаалахын яамдаа агаарын давталгаанаас урьдчилан сэргийлэх хамгаалах системийн төлөвлөгөөг эрүүлэхийг тушаасан. Цагаан ордон тухайн үед Америкийн нэгдсэн улсын өмнө тулгарч байгаа хамгийн гамшигт аюул энэ гэдгийг тухайн үед онцолж байсан. За Трамп уг систем нь сансар цуурилсан мэдрэгч болон амдан устгах зэрэг газар далай сансар огторгуудах дараа үеийн технологиудаас бүрдэнэ гэж мэдэгдсэн. За энэ систем нь дэлхийн нөгөө өнцгөөс харавсан эсвэл сансраас харавсан пуужинг амдан устгах чадвартай гэж ерөнхийлөгч өнгөрсөн жил мэдэгдэж байсан. Удаатай гэвч бол энэхүү систем нь боддоор баригдах хэсэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зүгээс бол ийм санаачлаг гаргаж байгаа нь бас өмнөх түүхтэй холбоотой байж болзошгүй. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Рональд Рейганийг даган дуурайх сонирхолтой гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. За Рональд Рейганий хувьд бол түүхэн байгуулсан гол гавьяа нь зөвлөлт холбоот улсыг задраах энэ одоо үйл явцыг бол эхлүүлсэн гэдгээрээ тухайн үедээ Америкийн нэгдсэн улсын түүхэнд бичигдэх хамгийн одоо сайн ерөнхийлөгчдийн тоонд багтаж байсан. За түүний хувьд зөвлөлт холбоот улсыг задлах, за мөн батлан хамгаалах зарлалыг нь огцом нэмэгдүүлэх ийм үйл ажиллагааг явуулж байсан. За энэ нь бол оддын дай нэртэй хөтөлбөрийг баталж байсан. За энэ бол сансраас пуужингийн болон бусад цохилтыг өгөх ийм системийг Америкийн нэгдсэн улс бий болгоно гэж тухайн үедээ зарлж байсан. За энэ нь бол мэдээж их хэрэг тухайн үед асар их төсөв мөнгийг бол
зарцуулах юм шаардлагыг үүсгэсэн. За үүнээс болоод зөвлөлт холбоот улс ч гэсэн харилцан Америкийн нэгдсэн улстай зэвсэг техникээр өрсөлдөж байсан учраас өөрийн батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлсэн. За үүнээс болоод тухайн үеийн зөвлөлт холбоот улс эдийн засгийн хувьд бол өөрийн одоо энэхүү зөвлөлт холбоот улсаа авч үлдэх ийм боломжгүй байдалд үүсгэсэн. За тэгэхээр магадгүй Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын өнөөгийн алтан дээвэр нэртэй энэхүү хөтөлбөр нь цаашдаа өөрийн одоо өрсөлдөгчийн зэвсэгт хүчнийг сулруулах, за мөн батлан хамгаалах зардлыг нь өсгөх зорилготой. За үүгээрээ дамжуулан одоо эдийн засгийг нь хүчрэх байдлыг нь сулруулах. За мөн ингэснээр бол одоо үүсэт байгаа улс төр болон геополитикийн өрсөлдөөнд Америкийн нэгдсэн улс давмгайлагч болон дойрхогч хэвээр үлдэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байж болцшгүймаа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.